Чи энд яах гэж ирсэн? Чамтай уулзах гээд. Чи битэрийн хоорондох бүх юм туссан. Баги. Би жирэмсэн. Юу гинэ? Хоёулаа хүүхэдтэй болсон. Би чамаг үр зээлтэй хүнд хэцүү байх үед ч хаяад явсан нүн. Миний буруу. Гэхдээ би жирэмсэн болсон байснаа мэдээгүй. Тэгээ чамд хэлэх үү яах вэ гэж зөндөө их бодсон. Мэдээ чамаг сайхнаар хүлээж авна гэж бодоогүй л дээ. Тэгэхээр наа хүүхдийг чинь минийх гэдгийг би яаж мэдгий? Өөр хинийх гэж. Чи намайг нэг явдалтай эмэгтэй гэж боддгийм шүү дээ. Гүйлтэй. Тэгээд би яах ёстой гэж? Ари. Би энэ хүүхдийг гаргахаар шийдсэн болохоор хоёулаа өрднөх шигээ сайхан амьдрий. Өмнө нь болсон бүх зүйлд би буруутай. Чи намайг уучлаач. Би чамайг ямар их сансан гэж. Чи намайг уучлаач л та. Надад бодох хугацаа хэрэгтэй. Би ганцаараа баймаар байна. Миний охин. Чи зад нэмэх хоёртойгоо дахиж уулзсан уу ер нь? Ажил дээр нэг ирсэн. Нүүр өгөөгөө хөөгөөд явуулсан. Яасан? Яагаад ч вэ зүгээр. Ер нь би та хоёрын чинь хооронд одоо яг жухам юу болсныг чамаас л нэг сураг төдөө юм сонснос биш. Яг үндэ яасныг сайн мэдэхгүй шүү дээ. Тэгээд ер нь бодоод байхад цаадах чи яах вэ хөрхий ингээд өөрөө эргээд ирсэн юм чинь. Чи юу өөртөө нэг нүүр тулж уулзаад нэг нийн үгүй сайн ярилцаад үзвэл яасан юм тэл гэж. Бодох юм. Тантай ярьж уулзсан юм шүү дээ. Гүч шүү. Уулзаагүй. Аав минь дээ. Та өөрөө ч гэсэн мэдж байгаа. Нэмхээ анханасаа Солонгос руу аж амьдралаа сайжруулах гэж явсан. Тэгээд яасан? Очоод хүүхэн шуухантай орооцолдоод нэлх нойтон хүүхдээ хүртэл хаяад тийм хүнд чинь би яаж дахиж идэх юм? Гэвч тэгээд яг тийм болсон яаж мэдэж байгаа юм те? Манай найз Саруул байна штэ. Ягаа Сөүл рүү гэрээгээр явсан? За тий. Саруул Монголоос ирсэн нэг хамтлагийн тоглолт үзчихсэн. Нэмэх хоёр тэнцээ нэг хүүхэнтэй хүзүү сэрээрээ холбогдсон явж гин гэж байна.
Тийм би. Гэхдээ тэгэл нэгэн тал тийм болцсон хүнтэй чинь би яаж цаашид хамт байх юм? Угаасаа салсан ч зүг гэж бодож байгаа. Гэхдээ цаадах чинь яг тэгээгүй байвал яах вэ? Үгүй ээ, надад саруулын явуулсан зураг нь хүртэл байгаа штэ. Тэрнээс илүү нотлохоо юу хэрэгтэй юм? Зүгээр л тэгээд орчих. Заач. За ястай их баярлаа. Би урдны газар очиж оюулж исэн чинь жоохон тааруу юм болсон мөлий. Таач харин их сайхан нямба цэвэрхэн ойдох хүн байна. За баярлалаа. Оо. Энэ хөснө хчээ. За хөө. Дараа тэгээд манайхаар ирж үйлчлүүлж байгаарай. Манайх нэг ийм ойдлоо захиалга засвар үйлчилгээ хийдэг. Ер нь тэгээд ойж хадах юм бол бүгдийг хийдгээ гэж би өөрт чинь хэлсэн байхаа. Тэгэлгүй яах вэ? За. Баярлалаа хчээ. За баярлалаа. За хөө. Ингээд хамгийн анхныхаа орлогоо хийчихлээ шүү дээ. Тэглээ. Гэхдээ сүүлийн 2 хоног ганцхан үйлчлүүлэгчтэй байлаа штэ. Миний санаа зовоод ах юм аа. Өөр ямар нэг юм хийх хэрэгтэй. Ямар нэг юм гэж. Тэгээ юу хийх гэж? Гэхдээ яах вэ? Манайхыг нээгдсэнийг энэ хүмүүс сайн мэдэхгүй байх шиг байна. Гэхдээ юу гэсэн үг вэ? Манайх чинь хаяг реклама байшингийн болон дээр нэлээд томор хадчихсан байгаа. Хүмүүс мэдмээр лээ. Ганц хаяг байгаад хангалттай биш ээ. Сэргэлэн. Бид нар өөрсдийгөө таниулахын тулд ямар нэгэн арга чарга хайх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар түрээсээ ч төлж чадахгүй байдалд орно шүү. Харин тийм ээ. Дээр нь тэгээд би нэг тийм олигтой сайн гүйж чадахгүй л байна л да. Тэр нь ч гол юм биш л дээ. Яг юунаас болоод ингэж байгаагаа бид нар сайн мэдэхгүй байна. Тэгэхээр мэддэг чаддаг хүнтэй нь уулзвал юу яасан? Чи юу гэж бодож байна? Тэгээд хинтээ уулзъя гэж. Яа. Манай ангийн Батэрдэн гэдэг кино хийдэг залуу байдаг штэ. Нэрэтий чи ярьж исэн. Тэр кино рекламтай ойр байдаг болохоор биднэрт бас зөвлөгөө өгч магадгүй штэ. Тэгье. Чи цаадахтараа яриад хизээ уулзахаа тохирчих. За тий. Ерөөсөө би гараад 2-3 хүнтэй уулзаадах юм. Юмыг яаж мэдэх вэ? Захиалга олчих юм билүү? За тий. Батэрдэн үү? Янжмаа их чинь байна. Эрка. Дарах хизээ ирнэ гэсэн бэ? Хөөе Эрка. Өчи чинь яагаад дэлгэц рүүгээ тас гөлөрч вэ? За яасан? Дурлцсан уу? Юунд дурлах? Харин ч бүр Батэрдэн дургу өрөө сууж хат. Арай та хоёр чинь За болоо. Юу гэж дээ? Чиний бодож байгаа шиг юм байхгүй. Бид хоёр бие биедээ ямар ч хамаарлахгүй хүмүүс. Тэгээд ч надад тийм явдалтай залуучууд таалагддаг. Хөш. Чи дээр найздаа дугаарыг нь олж өгнө гэдсэн шүү дээ. Тэгээд чамд хамаагүйгийн үсттэй. Чи одоо яахаараа дандаа ингэж харсан болгон руугаа сэтгэнж идэв? Чамд хийх ажил байдгүй юм уу? Тэгэд ч надад дугаар нь байхгүй.
ингээд жаргалж байгаа юм байна дөө. Хөөе ирдэн сайн. Сайхан гэж. За ингээд бид ингээд яваа. Баяртай тоонд одоо хүүхдийн сэвлэг үргэх найранд ирсэн чинь маш их баярлалаа. За дараа та хоёр нэг тухтай ирэн шүү. Тэгэл зүгээр хон удаа. хонуудаар нэг хэдэн майхан утсан шиг. Тэгсэн шүү. За згий. За яваа. За баяр. За баяртай. Баяртай. Саа яваарай. За баяртай. Энд баниусаар ачаа болоод захирал залуу. За. Энд их ажил болсон. Тэр гинт найз чамаас ашгүй дээ. Тийм ээ. Бас баниусын хувцас чинь биш балаагаар өмсөд болдог. Тийм учраас хамгийн сайн чанартай хувцас. Тийм их сайн. Чимэн харин оюутны цагийг сайн рекламадад өгөр мэдв. Тий. За юу болж байна? Оо юу гүцгэрдэ. Гурав хогоно буудгаад байж. За. Та нэг ажлын хувцас оюут гэсэн шүү дээ. Тэр хүнийг би дагуулад ирсэн. Сайн байна уу? Сайн байна. Манайх Монгол шоколад гэж хувцас захиалга оюутлын сэхэлтэй. Тэгээ таныг ажлын хувцас оюулмаар байна гэж болдоо надад хэлсэн юм л да. Тий. Танай ажилтны хувцсыг чанартай материалаар боломжийн үнээр оёодогч болно л доо. Хамгийн гол нь чанартай байх хэрэгтэй. Эднэрийн хувцас тэсэхгүй. Тэгээд үн ханшийн ярьж өөрөөд бас судлаад ярил л та тий. Тэгээ манайх зах зээлийн аншийн дунджаар л байгаа л да. Уг нь та өөрөө манай ажил дээр очиод үзэж харвал Би ч одоо явна гэж амжихгүй л дээ. Өдөржин идэж харж явахгүй болохгүй. Харин ингүүл яасаа бэлэн хувцснаас ганц нэгийг аваад ир. Энэ хэдтэй өмсүүлээд үзье. Болж ивэл хамаа байж үдээ тий. Үнэ мөнгө дээр нь тохироод болчих шүү дээ. Тий. Хамгийн гол нь чанар шүү дээ. Тийм ээ захирлаа. Тийм. тэрэн дээр санаа зовлтгоо. За. Манайх сайн асуудалгүй. За. Би маргааш нэг өдрөөс хийгээд аваад ирэх үү. Тэгээд за хараад. За. Болж баярлалаа. За тэгээд маргааш өдөр. За. Үгүй хөө манай мөнгөч сайхан амьдрд юм биш үү? Харин тийм юм аа. Гэхдээ тэр хідэн банднар нь одоо ааваагаан бурдаагаад баг бүгдээрээ шахуу жолооч болцсон сонсоод байна шүү дээ. Үгүй харин тийм юм биш үү? Тэдний чинь тэр хашаа байшингаан баг хүн банкны зээлээр авсан гэж шүү. Оо тийм үү? Оо. Ер нь тэгэл яг тэднийхт бүр таарсан сайхан байшин байдаг шүү. Сайхан байшин байл. Хөшөө. Гэхдээ ерөөсөө хоёулаа байр аавна гэж урдчлагын яаж төлөвлөлөө гэж ингэ шаналж байгаа хоёулаа ерөөсөө тэднийх шиг хотод ойролцоо нэг хашаа байшин банкны зээлээр авчвал яасан юм бэ? Гэхдээ тэгэд болохгүй ч юу байх вэ те. Гэхдээ ер нь үн вакцины ямар шүү байгаа бол да. Тэдний ч үнэтэй байгаа. Манайх бол яг хэвдээ нэг том ч биш нэг жижиг ч биш. Тим хэмжээний байшин хашаа авч нэг 30 сая орчим байдаг гэж би сонслоо шүү дээ. Тийм үү? Тий. 30 сая гэдэг чинь хөө. Урдчилгаан тэгвэл 9 сая төгрөг болох нь тий. Тэднийх биш дээ. Яг байрны ашиг. Дутуу юм ерөөсөө байхгүй юм байл шүү дээ. Харин тийм юм. Хашаанда хутгатай. Тэгээд халуун ус дулааны тэр нам даралтын 100 гэдгээр шийтцэн гэсэн. Тэгж дараа. Ой ерөн чаашаа байсан чинь. Дордоод аваад явах юм бол чи хэрэгтэй л дээ. Одоохондоо баг-багаар тийм ээ. Дордож янзлцаар угаад сүйд нь яг тэднийг шиг болгочихж болно. Бас тэгээд хашаанда нэг өөрийн гэсэн жижигхэн хүлэмж барьчих юм бол ногоогоо ч гэсэн өөрснөө тарьчих нь. Үгүй ер нь авцсан байхад хашаа байшин шиг хэрэгтэй юм байхгүй. Очиртай та очиртай. Үгүй ерөөсөө шийдэл та. Тий. Хашаа шаа. Тий. Тэгээд одоо дулааны алдагдал баг байхад л нүүрс түлээгэн давхар хэмнээл явчих шүү дээ. Тий шүү. Ингээд болоод явчих. Шийдээ. Би юусэн наадах чинь маргааш эхлээд судалдаг хэрэгөө.
Өш марцнаас би өчигдөр өнөө цаад нэмхэгийн чинь найзуудтай уулзлаа. За, яах гэж? Юу яах гэж. Үгүй энэ мөн охиноо бодох юм ба шүү дээ. За тэгээ нэг сэтгэлийн шаналлантай амтан гэдэг яаж чадахгүй ингээд нэг юм яваад байхын зэрэгч бас эцэг хүн байна да би бас санаа зовоод. Тэгээ нөгөө нэмхэгийг нь олоод уулзах санаатай нэг найзынх нь хайгийг нь олж яваад тэгээд уулзлаа ярьлаа. Тэгсэн чинь манай энэ хонгороо нэмхээ хоёр чинь нэг ялахгүй жижигхэн асуудлаас болоод тэгээл учраа ололцохгүй ингээл хоёр талд мөнгөнал яваад золигнууд байна шүү дээ. Юу ярьж байгаа юм бэ чи одоо? Илүү харж билүү долоосон хүнийг чи ялахгүй юм, жижигхэн юм гэж юу ярьж байгаа юм? Чи аангад уун гэж байл да. Би ихлээр тэр найзуудтай нь уулзлаа. Дараа нь бас хонгороогоос учрыг лавлаж асуусан. Технэн. Энэ хоёр ч нэг ийм юмнаас болсон юм байна. За чи сонсч. Юунаас болсон бэ? Тэгээд танай ангийн Бат Эрдэнэ ах юу гэж нээжээ? Ирж амжихгүй гэхээр нуцаар баах юм асуулаа. Бид нар бас нэлээд алдаатай юм хийсэн байх шүү. Ямар алдаа? Хамгийн түрүүнд хаягаа буруу газар байрлуулсан байна. Яагаад? Хаана байрлуулсан бэ гэхээр байшингийнхаа булна гэд хийсэн чинь тэрий чинь хэн ч анзаарахгүй гэн. Зүгээр л орцсныхаа үүдэнд байрлуул гэж. Нэрэл хувц захиалгын газар руу чигээд орцсныхаа үүдэнд байрлуулсан байдаг шүү дээ. Тийм биз дээ. Ер нь тэгээд юмыг энгийн юмнаас эхэлдэг шүү дээ. Харин тийм ээ чи санаж гинөө. Нэг хоёр залуу орцсны үүдэнд байдаг самбар дээр цаасан тэр жижигхэн зар бичээд наагаад ирснийг санаж гинөө. Аа тийм. Яг л тэрэн шиг. Цаасан дээр тэдгээр орцсны тэдэн тоотод хувц захиалга засвар ажиллаж байна гэд утасныхаа дугаарууд бүгдийг босоогоор нь бичээд тэгэл наачхан. Нэрээ тийм биш дээ. Амархан зарлаг багтай. Бас ингэж хэлсэн. Ирж байгаа үйлчлүүлэгч нартаа ээлдэг сайхан харьцах хэрэгтэй. Захиалсан хувцсыг хурдан гаргаж өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь шинээр нээж байгаа учраас урамшуулал гэд эхний ирсэн хэдэн хүмүүст нь хямдралтай үйлчилж. Тэгэхээр тэр хүмүүс чинь дараа нь дахин үйлчлүүлнэ гиндэ. За сайн байцгаана. За юу хийж байна да? Чи өнөөдөр ямар сэргэлэн болчихсон явж байгаа. Тэгэлгүй яах. Хөгшин чинь нэг ширхэг ажлын хувцсны захиалга авчихлаа. Ажлын хувцас. Нэг үү? Харин тийм ээ. Хэрвээ тэр нь таалагдах юм бол дахиад 10-ыг захиална гэсэн шүү. Ямар уу? Ингээд харин та нар хийж чадах юм байгаа үстэй. Болох нь ч болох байх л да. Гэхдээ одоо намайг ажиллаж байгаа үед чинь ажлын хувцсны стандарт гэж байдаг байхгүй юу? Бараг нэг 20-од норматив байдаг юм аа. Яг юу хийдэг хүмүүс юм? Цементтэй харьцдаг. Ажигч нар гэсэн. Тэгвэл тэр чинь тоостой нөхцөл, хүйтний нөхцөл гэсэн стандартанд хамаарах юм байна. За тэгэхээр ямар материалаар хийх үгээд л ажиллаж эхлэндэ. Уг нь хүйтний нөхцөл чинь тэмээний ноосон хувцас их хайтайхан байдаг юм да. За эд тэр стандартыг хинээс асуух вэ гэж. Ээж дараагч мэдэж магадгүй штеп. Очид зөвлөгөө авал яасан юм? Энд хүү? Нэрээ тийм штеп. Одоо чи нэрээ стандартнаас өөрчлөгдсөн байгаа шүү. Хоёлоо яваад ирэх үү? Аль ахын дөө нэг уух юм хийдэрэж. За. Гэхдээ яг чиний хүүхд муу юм уу? Өөрийнх нь ярьж байгаагаар өөр хүн байхгүй л гэсэн л дээ. Тэр намайг өөр ширэнд ороо хэцүү байдалтай байхад санаан зовсондоо л тустай бай гэсэн баг. За би бол наа сэлэнгийн чиглэлд итгэхгүй байна заа. Өөр залуутай явж наад сан гэж хад хаягдгараа чамдар үрээдсэн юм билүү? Чи яаж мэдчээ? Сэлэнгэж тийм охин биш л дээ. Тэгвэл чи эцэг тогтоох шинжилгээ өгчлөлтөө. Өдөө үнэн бол яах вэ итгэе? Тэгж яах юм бэ өгш юм димэн штэ. Тэглээш тийм муухай хүмүүжлэлтэй охин биш ээ. Би л авслан ингэж итгэж байгаа. Гэхдээ харин ойрын үед Эрдэнэ туяа надад их таалагдаад байх юм.
Чи одоо тэгээ алийг сонгох гэдэг юм бэ? Савж Эрдэнэ туяа чиний зүрх сэтгэл. Сэлэнгээ чиний үүрэг хариуцлага. Иймэрхүү юм болоод байгаа юм шүү багий. Үннийг хэлэхэд би сэлэнгээд нэг сайн биш л дээ. Дээр намайг хэцүү байдалтай авах таяа авсан юм бодохоор л. За. Чи юу надаас ингэ зөвлөгөө авахгүй сууж хахаар автгаа уулзал та. Надаас илүү зөвлөгөө өгнө шүү дээ. Боно. Би байна. Харин тантай нэг уулзах хэрэг гараад. За ингэсгээ яваад очиж өгөл. За. Яа. Азаг яах вэ? Имэн хийцээ. Эркэ тэр гарчаад ирэх гэсэн юм аа. Намайг түр зүр харж гэсэн. Тэгэхээр аваад явчихна үсттэй. Өгшин чи машинтай явж байгаа гэлс явчихад. Азаа. Азаа. Хоёул өдөө очоод ирэх үү? Хаашаа? Ханаатайгаа ч уулзчаад ирээ. Хэмээн цаг нь бол яхаа. Хэмээн загнахгүй ахтаан цуг явж байгаа юм чинь за. 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 Ахын дэс уцамш ёо. За ингээд Юсуфтай холбоотой контрабандын хэрэг хаагдлаа. Тэгэхээр ер нь хэрэгт холбогдно гэдэг ямар хэцүүг ойлгосон биз дээ. Тийм ээ, ойлгосон. Дахиж энэ хэрэг сөхөхдөггүй байгаа да өнгөлөгч. Сөхөхдөггүй ортнасан гой. Та санаа зовлтгүй. Саяын шүүх хурлаар хэрэг шийдэгдэж бүрэн хаагдсан. Заашгүй. Яах бол их бол гэж санаа зовоод хэцүү байлаа. Одоо л нэг санаа амарлаа. Манай тагнуулын байгууллага Эрдэнэс Юсупыг хэрэг цэжиглэн мөрдөж байсан. Бид хоёрт их хэрэг боллоо. Тэгээгүй бол Эрдэнэ туяа ял авчихсан. Өдөд тооны цаанч сууж байж болох байлаа шүү. Харин тийм ээ. Би өөрийнхөө гин тэнийг зангаас олж энэ хэрэгт орооцолтлоо. Амьдрал гинтхэн сайхан болчихно гэж бодож байсан маань л алдаа болж. Гэхдээ би энэ удаагийн хэрэгээс их зүйлийг ойлгосон. Өнгөлөгчөө танд үнэхээр их баярлалаа. Ястай их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Амжилтсаа. Баярлалаа. Баяртай. За эн чинь ямар том хүн ороод ирээвэ? Миний байгаа айлын хөхт. За ийм зочин ирсэн юм чинь дайлахгүй болохгүй бах та. Энийг үу чихрээдгүй. Оо. Тэн шүд хорхоод болдгүй чихэр би юу? Шаггүй ир байх нь. Хорхоо туулдаггүй гэдэг чинь за ааруул байна да. Энийг ааруулан дуртай юу? Дуртай. Хоёр гадаа тоглож байгаа ороод ирж. Тэгээд ээ. За. Хоёлаа гадаагаар цасан үе тоглох уу? Би мэдгүй штэ. Зүрээ ахын заагаад үгүй заа. Алинаас ирээд. За.
Оо. Хүн юу н амьдралдаа сэтгэл зүрхэд авах хэрэгтэй юм уу? Өөрийг хариуцлагад авах хэрэгтэй юм уу? Миний хүчин ямар сүрхий юм асууж байх юм? Би өөр хинээс суух вэ? Анхаач чинь чамайг олсон гэж надад хэлэхэд аав нь өстө яах ёстойгоо үнэхээр мэдээгүй. Харин чамайг төрсний дараа анхаарад үнэхээр их баярлсан. Тэгээд чиний төлөө ээж чинь төлөө өөртөөгөө бүхнээ зориулъя гэж бодсон. Харин та хоёрын төлөө их баг юм хийжтэй гэж харамсч явдаг. Тиймээс хожим харамсч явахгүй тулд хайртай хүмүүсийнхээ өмнө их хариуцлага хүлээх ёстой юм байна. Одоо ч миний хөө том мэр болжээ. Ер нь өөрөө л амьдралаа авч явд юм шүү. За яах вэ охин минь? Ямар их утсан биш. Аавтайгаа очиж уулзахтаа л дагуулад явсан юм байна. Юмтай их хатуурхаад байгаа юм. Гэхдээ ээжээ, эн чинь Бат Эрдэнийх биш, миний хүүхэд. Би хүүхдээ хаана хинтээ юу хийж явааг нь мэдэх ёстой юм байгаа зү. Тэгээд ч Бат Эрдэнд ийм ирэх байхчгүй. За юу болоод их бачуураад байна уу? Чи арай өчигдөр ирдэг охиноос болоод байгаа юм биш үсттэй. Үгүй. Үгүй тэгээд ямар ч байсан маргааш та Бат Эрдэнг яв гэж хэлээрэй. Би гэртээ байлгамааргүй байна. Яалаа гэжтэй охин минь. Тэгээд та тэр хүүхнээ дагуулад манай гэрт амьдраа. Бидний амьдралдаа хутгалт гэж хэлэх гээд байгаа юм уу? Ха? Үгүй чи. Байрнаас гаргалаа гэхэд ядаж мөнгөний өгдөг юм байгаа үсттэй. За ямар ч байсан ээжээ. Бат Эрдэнэ бит хоёр нэг гэрт амьдрахгүй. Ойлгоо? За ах нь ерөөсөө тэр байрных нь биш. Хашаа байсан гинзэлийн л авъя гэж шийдлээ л дээ. Тэр өөрчлөлгөө төлбөрж бас боломжийг санагдлаа. Болгүй яах вэ? Харин тэгтээ сүүлийн үед хүмүүс байшингаа барихтай дулааны алдагдал багтай материалаар их барьдаг болсон байх шүү. Та ямар материалаар барих гэж байна? Үгүй би шинээр байшин барих гэж байгаа юм биш. Хуучин хашаа байшин худалдаж авах гэдэг юм л дээ. Болгүй яах вэ? Манай ч хашаа байшингийн зээл гэж байдаг шүү дээ. За. Гэхдээ та газраа хашаа байшингаа сонгосон уу? Одоохондоо сонгоогүй байна л да. Яг өнөөдрөөс эхлээд энэ зарын дагуу явж нэг хэд хэдэн газраар ордог юм уу л гэж санаж байна. Зүг. Та ихний ээлжинд хашаа байшингаа товлоод авах газраа үзээд тэгээд хүрээд тэрний дараа хоёлаа ярилцъя. Тийм ээ. Үгүй. Юу тэрнээс гаднаас нэг лавлах юм байна. Энэ танай банкны чинь хашаа байшингийн чинь зээлийнх нь хүү сард юу хэд байдیں۔ Та урьдчилгаа 30% төлөөд 1.6% шүү дээ. 1.6% гэдэг чинь би тэгэхээр жилд нэг 20 орчим хувийн төлөх боломжтой болох нэг. Үгүй ер нь энэс нэг жоохон ярих уу? Үгүй үндэ тэр 1.6% гэдэг чинь ахт нь жоохон чанга тусах гэдэг. Ядаж нэг 1.3 байж болтгүй бол. Яруу зүнгаа.
Ер нь бол хашаа байшингийн зээлийн хувьд урьдчилгаа төлбөр нь өндөр байх тусмал хүн буурна гэсэн үг. Хоёрдугаарт хугацаа хэдэрсэн зээлийн үрэг байх ёстой. Энэ хоёр тохиолдолд бол хүү буурж болох юм л да. Гүйтээ. За тэгээд тэртээ тэргүй би 30% төлөх юм чинь хүн боорохгүй юм байна шүү дээ. Тийм ээ. Тийм. Та анх удаа зээл авч байгаа учраас банк танаас 1.6% ял авна гэсэн үг. Тийм юм байна. За ойлгомжтой. За баяртай. За баяртай. Уран стомтуудын байгууллагын хааны тийм. Энд барууштай дараад хураг. Яг ч юм. Хүүхдийн хондлого авч өгөх юм чи. Оо за. Тийм. Одос юу шүү? Сайн байна уу? Та яах гэж байгаа? Сайн. Би Батүрийн аав юм байна л да. Хүүтэйгээ нэг уулзах гээд ирнэ. Уушраа таныг юу өмнө харж байгаагүй юм байна. Аргагүй. Би Солонгост ажиллаж байгаа сайхан ирсэн. Хүүг маань харин эмээн хөргөж өгдөг сурагтай. Таныг хэн гэдэг вэ? Зэмэлүүлдэгч хаяа магтуулдаг энэ амьдрал гаднаар хатуур хөвч ухтаа уян зөөлөн байх юм арын шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй боо Азур түштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахад бүхий